Дараагийн мэдээг танилцуулъя. Япон улсад даваа гарагт ахмадуудыг хүнддэг өдөр болсон байна. За энэ өдрийг тохиож байгаатай холбогдуулан Японы статистикийн газраас ахмадуудтай холбоотой чухал статистик мэдээллүүдийг дамжуулсан байна. За Японы өндөр наснуудын тоо 36.2 сая болсон гэдгийг мэдгдсэн. За гэхдээ энэ нь бол өсөлт гэхээс илүү бууралт болсон гэдгийг статистик мэдээнд өгүүлж байна. Японд 65 болон түүнээс дээш насны хүмүүсийн тоо даваа гарагийн байдлаар 36,119 сая болсон. Өмнөх оны мөн үеэс 50,000-аар буурсан гэдгийг тус улсын дотоод хэргийн яамнаас нэм гарагт гаргасан мэдээлэлд дурдж байна. За энэхүү ахмадын өдрийг хүндэтгэл үзүүлэх өдрүүдийн хүрээнд ахмадууд бол сүүлийн 2 жилийн хугацаанд буурсан ч гэсэн тус улсын хүн амын 29.4%-ийг эзэлж 0.1%-аар өссөн үзүүлэлттэй байгаа гэдгийг мэдэгдэж байна. За тус амны мэдээснээр энэхүү ахмад насны ахмад хүн амын тоо буурсан явдал нь 65-аас дээш насны хүмүүсийн нас баралтын тоо шинээр 65-аар нас хүрч байгаа хүмүүсээс давсан үзүүлэлттэй холбоотой гэж мэдэгдэж байна. За 65 болон түүнээс дээш насны эрэгтэйчүүдийн тоо 15.6 саяд хүрсэн. За нийт эрэгтэй хүн амын 26.2%-ийг эзэлж байгаа. За харин 65 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн тоо 20.5 сая буюу нийт эмэгтэйчүүдийн 32.4%-ийг эзэлж байгаа юм байна. За нийт хүн амд 65 болон түүнээс дээш насны хүмүүсийн эзлэх хувь жил бүрхэн нэмэгдэж байгаа. За хүн ам нийгмийн хамгааллын судалгааны үндэсний хүрээлэнгээс тооцсноор 2040 он гэхэд тус улсын 2 дахь нэрэ буюу 1971-ээс 74 он төрсэн хүүхдүүд 65 болон түүнээс дээш настанд хүрэх бөгөөд энэ харьцаа нь цаашдаа 34.8% хүрэх боломжтой гэж үзэж байна. За 2024 онд 65 болон түүнээс дээш насны 9.3 сая хүн ам ажлын байртай байсан. За энэ тоо бол 21 жил дараалал нь өсөж дээд амжилт тогтоож байгаа юм байна. За өөрөөр хэлбэл Японд ахмад насны хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн байдалтай байна. За харин 15 болон түүнээс дээш насны нийт ажилчдын тунд 65 болон түүнээс дээш насны ажилчид 13.7%-ийг эзэлж 0.2 пунктээр өссөн байдалтай байгаа юм байна. 65 болон түүнээс дээш насны ажил эрхэлж байгаа хүмүүсийн эзлэх хүн 0.5 пунктээр нэмэгдэж 25.7% болсон байна. 65 болон түүнээс дээш насны нийт ажилчдын дунд бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарын хамгийн том бүлэг болж байгаа юм байна. За тэдний хувьд 1.3 сая хүн бол энэ салбарт ажиллаж байгаа бол эмнэлгийн болон халамжийн салбарт 1.1 сая, үйлчилгээний салбарт 104 сая хүн ажиллаж байгаа юм байна. За тухайн насны ангилд ажиллаж байгаа ангилд аж ахуйн нэгжүүлэн бусад байгууллагын удирдах албан тушаалыг тооцохгүйгээр 5.6 сая хүн бол ажиллаж байгаагийн тэдний 4.3 сая нь тогтмол бус ажилчид байгаа нь 76.9%-ийг бүрдүүлж байгаа юм байна. За мөн ахмад наснтай холбоотой дахин бас нэг шинэ мэдээлэл гарсан. За энэ шинэ мэдээлэлээр Япон улс 100 болон түүнээс дээш насныхаа хүмүүсийн тоогоор дэлхийд дээд амжилт тогтоож байгаа юм байна. За урт наслалтаараа алдартай Япон улс 55 дахь жилдээ энэ амжилтыг тогтоож байгаа юм байна. За тус улсын засгийн газар 1963 онд бол 100 настай хүмүүсээ бүртгэх ажлыг эхлүүлсэн. За тэр үед бол ердөө 153 хүн 100 болон түүнээс дээш настай байсан бол энэ 9-р сарын 1-ний байдлаар тус улсад 100 настай хүн 99,763 босно өмнөх оныхоос 4,644-оор нэмэгдсэн гэдгийг Японы хэвлэлүүд мэдгдсэн. Тэдний дийлэнх нь буюу 88 орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа юм байна. Японы хамгийн өндөр настай эмэгтэй 114 настай Кагава Шигоко гэж хүн байдаг бол хамгийн өндөр настай эрэгтэй 111 настай Мизуна Кётака гэдэг хүн байдгийг үндэсний хэвлэлүүд нь олон нийтэд хүргэсэн байна. За өөр мэдээллийн их сурвалжуудыг ашигладаг нүүбий мэдээлэлээс үзэхэд Япон хүмүүс Хонконгоос бусад дэлхийн хаан ч гэсэн 100 настай хүмүүсээрээ тэргүүлдэг юм байна. Өөрөөр хэлбэл Япон хүмүүний 100 насах магадлал нь бусад орнуудаас илүүтэй өндөр байгаа юм байна. За энэ нь бол мэдээж хэрэг тэдний амьдралын хэм маяг, эрүүл мэндийн тогтолцоо нь сайн байгаатай холбоотой гэж үзэж байна. За ер нь бол цаашдаа Японы дундаж наслалт бол нэмэгдэх хандлагатай. За маш урт буюу дунджаар 84.5 жилээр бол Япон хүний дундаж наслал байдаг юм байна. За харин манай улсын хувьд бол дундаж наслал нь 2024 оны байдлаар 74.8 нас байдаг юм байна. За хүн амын дундаж наслалтаар Монгол улс 114-р байранд ирэмблэгддэг. За харин аймагуудаар авч үзэх юм бол Баян Улгийн аймаг хамгийн өндөр дундаж наслалтай бол Дархан уул аймаг хамгийн бага дундаж наслалтай байдгийг судалгаагаар болон статистикийн мэдээлэлээр тогтоосон байна.